Хичээлийн танилцуулга. Хичээлийн сэдэв. Дулаан дамжуулал эсвэл дулаан бах дамжуу. Дулаан дамжуулал нь биес хоорондоо шүргэлцэх үед нэг бие нөгөөдөө ялгаатай температур дамжуулахыг хэлнэ. Дулааны нэрэг 3 үндсэн аргаар дамждаг. Дулаан дамжуулалт конвекц болон цацрал. Хатуу биет дотор дулаан шилжихийг дулаан дамжуулалт гэдэг. Дамжуулалт нь биетүүд хоорондоо хүрэлцэхэд ч тохиолддог. Плеткэн дээр байгаа данхыг хардаа. Галын дулаан нь данхны металлаар дамжин доторх усанд очдог. Цөцгийн тос хайруулгын тавганд хайлах нь бас нэг дулаан дамжуулалтын жишээ. Заримгийг долоох үед хүйтэн мэдрэгддэг нь таны хилнээс дулаан заримгэнд дамжиж байгаа хэрэг юм. Шингэн болон хийн дотор дулаан шилжихийг урсгал буюу конвекц гэдэг. Агаарын бөмбөлөг дотор агаар шатаагчаар халагдаж дээш хөөрдөг. Халсан агаар дээшээ хөөрч, хүйтэн агаар доошилж урсгал үүсгдэг. Энэ урсгал нь дулааны энергийг бөмбөлөг дотор тараадаг. Халуун өдөр өрөөг хүргэхийн тулд агааржуулагч ашигладаг. Агааржуулагчаас гарч буй хүйтэн агаар өрөөнд эргэлдэж урсгал үүсгэнэ. Дулаан нь дулаан агаараас хүйтэн агаар руу шилждэг тул өрөө аажмаар хүрдэг. Дулааны нэрэг дамжихын тулд дамжуулалт ба урсгалд заавал бодис хэрэгтэй байдаг. Галын дэргэд дулаацж буй хүнийг хар. Галын дулаан өрөөнд урсгалаар тархаж байгаа ч тэр хүн галнаас шууд цацралын дулаан авч байна. Галын дэргэд гараа тавихад мэдрэгдэх халуун, цахилгаан халаагуурын дулаан зэрэг нь бүгд цацралын жишээ юм. Данх халаах үед дамжуулалт, урсгал, цацрал 3 зэрэг явагддаг. Металлаар дамжин ус халдаг. Ус дотор дулаан эргэлддэг. Халсан дулаан орчиндөө тардаг. Өнөөдрийн хичээлээр бид дулаан дамжуулал, дулаан шингээлттэй холбоотой байгаль дээр болон өдөр тутмын амьдралд тохиолддог үзэгдлүүдийг судлана. Дулааны үзэгдлүүд бидний амьдралын салшгүй хэсэг бөгөөд тэдгээрийн шинжлэх ухааны үндсийг ойлгосноор бид байгаль дэлхийгээ илүү сайн таньж мэдэх болно. Хичээлийн зорилго. Дулааны үзэгдлүүдийн физик мөн чанарыг ойлгож, байгаль дээр тохиолддог дулаан дамжуулал, дулаан шингээлттэй холбоотой үзэгдлүүдийг шинжлэх ухааны үндслэлтэйгээр тайлбарлах чадвартай болно. Хичээлийн зорилт. Дулаан дамжуулал, дулаан шингээлтийн онолын үндэс ойлголтуудыг эзэмших. Өдөр тутмын амьдрал болон байгаль дээр тохиолддог дулааны үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах. Дулаан дамжуулал, дулаан шингээлттэй холбоотой тооцоолол хийж практик асуудлыг шийдвэрлэх. Хэрэглэгдэхүүн, дэвтэр, харандаа, бал, балруул, тодруулагч. Түлхүүр үг. Дамжуулал хатуу, шингэн, хийд, бөөмсийн харилцан үйлчлэлийн дүнд халсан хэсгээс бага халсан хэсэг рүү энерги зөөгдөхийг дулаан дамжуулал гэнэ. Конвекц хий шингэний урсгалаар бодис зөөгдөхийн хамт энерги зөөгдөхийг конвекцоор дулаан шилжих гэнэ. Цацрал цацралаар дулаан зөөгдөнө. Хүрэх үр дүн. Дулаан дамжуулал, дулаан шингээлтийн онолын үндэс ойлголтуудыг мэддэг болно. Дулааны үзэгдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ энгийн тооцоолол хийж, практик шийдэл санал болгох чадвартай болно. Байгаль дээрх дулааны үзэгдлүүдийн нуур, гол хөлдөх, хайлах, шалтгаан, үр дагаврыг
шинжлэх ухааны үндслэлтэйгээр тайлбарладаг болно.